Loved you since the very first day. When I caught you looking my way, smiled and just knew it. Халуураад бөөлжөөд нэг гүйлгдэг тийм өвчин гарсан. Тэгээ тийм болохоор хоолн дээр бид нэр жаахан асуудалтай болоод хоолноос ингээ хүн хүнд амар халтдаг учраас хоолыг цаанаас маань биднэрт ингээ аягалж маягалж өгдөг. Өөрснөө унаал авдаг л та. Өөрснөө ингээ сонгож иддэг байсан бол сонголтгүйгээр бид нэр цаанаасаа шууд иддэг болол тийм байсан. 14 хоног нэг тиймэрхүү яваа. Гэхдээ тэр өвчин хязгаарлаж ингээ алга болсон тийм байсан. Би нэг өдөр амар ингээ халуураад бүр ингээ толгой маань өвдөд гүйлгсэн. Гэтэ би бөөлжөөгүй надад тийм зарим шинж тэмдэг илрээд би ингээд ажилтг хүндээ хэлсэн чинь би одоо ингээд байна гэсэн чи гэхдээ би ажиллах хэрэгтэй гэсэн чинь одоо чи өөрөө ингээд костюмерт үйлчлүүлэгчтэй чи ингээд өвчөө халдаачаа тийм болохоор чи өнөөдөр амрах хэрэгтэй чи өнөөдөр өвчлөлтөө ингээд өвчлөх ёстой чи явж амар гэдэг. Үгүй би ажиллах хэрэгтэй гэдгсэн чинь ямар сони яагаад чи ингээд чи менежер хэлээд амар гэсэн. Гэтэл манай монголчууд бол өвдсөн ч гэсэндээ ажиллая гэдэг. Энд бол ерөөсөө тийм байхгүй шууд за тэлгүй яах чи явж амрах ёстой чи бие сайдгээрээ гэж маргааш нь харангуйтай би сайжирсан уу юм уу инкүү тиггүй гэж амар тэгдэг. Эрүүл мэнд бол номер 1 энд байдаг. Эрүүл мэнд бол бүх зүйлээс их үнэтэй гэж боддог болохоор ерөөсөө нэг жижигхэн гараад өссөн байсан ч тэр үнээр анхаарал заавалчгүй төвлөсөн.